known for its sweeping steppes and boundless blue sky, is also one of the coldest inhabited places on Earth. With temperatures often dropping to minus 40 Celsius during the harsh winters, life here demands a resilience that has shaped the identity of its people for centuries. Today we will delve into the extraordinary ways Mongolians have not only survived but thrived in these extreme conditions, blending ancient wisdom with modern ingenuity. Joining us today is a well-known meteorologist and an expert for Mongolia's unique weather patterns. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Бидний урилгыг хүлээн авч студид манд хүрэлцээрсэн баярлалаа. За баярлалаа. Өрсөнд баярлалаа. Монгол орон эрс уур амьсгалтай. Тэр дундаа нийслэл Улаанбаатар хот маань дэлхийн хамгийн хүйтэн хотуудын нэгт тооцогддог. Тэгвэл Монгол оронд жилийн 4 улирлын ялгаа их энэ эрс уур амьсгалтай байдаг шалтгаан нь юу юм бол? За үзэгчтэй өдрийн мэнд хүргэе. За ерөнхийдөө бол эрс гэдэг нэг ойлголт байгаа. Жилийн 4 улирал гэдэг дотроо задарч болж юм л доо. Яг энэ асуултыг бас өмнө нь одоо хүүхдүүдэд тайлбарлах шаардлагатай болсон. Тэгээд нэлийн тойрон утгаар хэлсэн хүүхдүүд жоохон ойлгоогүй. За яг эрс гэдгийг яг өөрийнхоороо тайлбарлаад тэгээд жилийн 4 улирлын Монгол улсын их сургуулийн одоо ус цагуур судлалын тэнхимийн эрхлэгч манай багш Эрдэнэс багшийн тайлбарснаар одоо яг тэр үгээр нь хэлүүл яг зүгээр юм байна гэж би бодож ирсэн. Яг тэр асуулт бас яг орж ирлээ л дээ. Эрс гэдгийг хэдүүлээ нийлэн олон янзаар авч үзэн л дээ. Эхлээд бид нар далаагаас алс хол гэдгээ бодох ёстой. Одоо 1600 гаруй километр хамгийн ойрхон номхон далаа байгаа тийм ээ. За тэгээд их газрын төв орчим байршиж байна гэдэг байрлал. За дахиад цаашлах юм бол энэ өндөр уулзсан одоо нөлөө буй уул толгойд ихтэй ийм бүс нутаг уулаар хүрээлэгдсэн байна. За тэгээд далайн төвшнөөс дээш бас 1500 г метр ингээ өргөгдсөн байна. За далаагаас алс хол байхын хэрээр энэ агаардах энэ усны одоо уурын тоо маш бага байдаг. За усны уур ихтэй газар бол дулаан ихэр хадгалагдана. Тэгээд маш удаан хөрнө усны уур ихтэй учраас. Монгол орны хувьд бол хуурай тийм усны уур агаардах усны уур маш бага цөөн тоотой учраас маш хурдан хөрдөг, маш хурдан халдаг. За энийг бол эрс гэж яриад байгаа. Эрс маш хурдан хөрөөд маш хурдан халдаг учраас эрс гэж яриад байгаа. За би нуцныхаа нүүдэн дээр багшигаа тэмдэглэснээр яг хэлхэн зүйтэй юм гэж хэлсэн тэрнгүүрээ хэлээд. За энэ нарны тусгалын өнцөг багасах буюу дэвсгэр гадаргад цацраг буураад эхлэхээр нутгийн баруун хойд хэсгээс ялангуяа нар шингэх үед агаар төрж орж ирнэ. Одоо энэ хүд агаар дулаан агарын одоо ялгааг яриад байгаа. За ингээ нарны цацрагаа яриад байгаа. За шөндөө хүнд агаар доогоороо шургална мэдээж хүнд юм чи тийм ээ. За өдөртөө бол харьцангуй дулаан агаар өгсөд дээгүүрээ түрх энэ үзэгдэл явагдана. За энээсээ болоод агаарын массын солилцоо үргэлжлэх хугацаа намрын улирал гэж хэлээд байгаа. Агаар массын тэр нь үргэлжлэх хугацааг нь намрын буюуд нэг завсрын улирал гэж бид нар хэлээд байгаа. За мөн дахиад нарны өнцөг ярина. Нарны өнцөг одоо улам буурна буюу багасаад ирнэ тий. Өдрийн үргэлжлэх хугацаа богиносно. За нийт нутгаар тогтвортой хүйтэн агаарын мас суурьшихыг өвлгээд байгаа. Ер нь бол хүйтэн агаарын мас ингээ суурьшаал байгаад байхыг өвлгээд байгаа. За цаашлаад нарны тусгалын өнцөг нэмэгдэнэ. Одоо нэг өнцөг маань ингээд нэмэгдэх нь шүү дээ тий. Ялангуяа өдөртөө түрх харьцангуй дулаан агаарын мас төрөлт нэмэгдэнэ. Одоо нарны өнцгийн гэвүүлэх хугацаа нэмэгдээд өдөртөө ингээ нарны ингээд тусах ингээд хугацаа нь уртсаад нэмэгдээд ирж байгаа. За шөндөө хүйтэн агаарын мас хойноосоо ороод ирнэ. За ийм байдлаар агаарын мас солигдно. Тэр солигдож байгаа хугацаа нэлээд их байгаад байгаа. Тэгэхээр хавар гэж хэлээд байгаа. За хавар ягаа салхитай байдг гэх юм бол хүйтэн агаар дулаан агаарын масны тэр хоорондоос чинь нэг салхины зоон үүсээд байгаа. Тэр зооноос чинь салхи үүсээд байгаа. Тэгэхээр их солигддог агаарын мас их солигдоод салхи үүсээд хавар салхи ихтэй тэгээд хаврын тэнгэр нөгөө нэг хоримтгай гэж ярьдаг. Энийг чи хэлээд байгаа. Ер нь бол за ерөнхийд нь зуны улирлыг бол нөгөө дулаан агаарын мас төрсөн хугацаа дахиад цаашлаад нөгөө нарны гэгүүлийн хугацаа их байгаад тусмаа одоо нэг дулаахан доктортой байдаг. Энэ нарны цацраг тэгээд температурынхаа харьцаа хоёроос ингэж тайлбарлуул нэг өвөл хавар намар зунг ингэ явждаг. Монгол орн тэр чигтээ өвлийн улиралдаа их төлөв цэлмэг байдаг.
салхи шуурга багтай байдаг, хор тунц буюу цас их бага ордог ингээд яг нөгөө нэг олон жилийн дундаж буюу цагуурч нарын маань хийсэн судалгааныхаа ажлаас яг ингээд юу ачиж байгаа. Нотлогчж байгаа гэж хэлж болно тийм. Маш гоё тодорхой тайлбарлаж харин тийм хүүхдүүдэд яг ингээд тайлбарлах гэсэн чи би нөгөө жоохон хар маас тэгээд жоохон нөгөө мэрэгжлийн нэр томьёо орох гээд байсан учраас болохгүй байсан. Тэгээ багшаас би асууж ирсэн байхгүй. Тэгээд багш маань за өнөө чи ингэж тайлбарлавал болноо. Цагуурын хувьд бол хүүхдүүд болон яг энгийн иргэдэд бол ингүүл яг зүгээр байдаг гэж тайлбарлаж ирсэн. За баярлалаа. Монгол орны тухайд бол үлийн улирал маш ахир хүйтэн байдаг. Тэгвэл та зуд гэсэн энэ байгалийн үзэгдлийн талаар тайлбарлаж өгөөд. Тийм, яг олон улсын ганц нэг хуралд ороод явж байхад ч гэдэм үү те юу яддаг л да. Зуд гэдэг нэр томьёо бол байдаггүй л дээ. Зуд. Одоо магадгүй зудыг орчуулах гэхээр өөрөө ч гэсэн таны хувьд чинь орчуулах боломжгүй байгаад. Яг дөхөө тайлбарлах юм гэх юм бол байгалийн гамшигт үзэгдэлч гэх юм уу те гэж тайлбарлах тийм л одоо гаргалгаал гарч иж байгаа. Зуд гэдгийг бол монголчууд л ашиглаад байгаа. Зуд гэдгийг яг ингээд магчлаа тайлбарлах юм бол байгалийн тэр их цасан шуурганд мал буюу монгол мал яаж хорогдоод Монголд одоо аж ахуйнд байгаа тэр мал яаж хорогдоод байна. Тэрнийхээ тоогоор л одоо зудтай жил боллоо эсвэл зудгүй жил боллоо гэж яриад байгаа. Тэр малын нэг хорогдол буюу нэг тоо толгойг л яриад байгаа. Тийм ээ. Ер нь бол Монголд ганцхан ашиглагддаг нэр томьёо. Сүүлийн жилүүдэд дэлхийн цагуурын байгуулагч тэр энэ улс орнууд ч тэр энэ урт хугацааны мэдээнээс юу татгалзаад байгаа. Жишээ нь дулааны улирлын төлөвхөд 1 сарын мэдээ гарч байгаа. Хүүтний улирлын төлөвгөл бид нар авахаараа хүүтний улирал дулааны улирал гэхээр бүр 6 сараар нь манай цагуурын инженерүүд ийм урт хугацааны мэдээ гаргаад байгаа байхгүй. Энийг бол ингээд татгалзаж байгаа. Тэрж бодох нэг сарын буюу жишээ нь одоо 12 дугаар сарын цагаар өртөлсөн мэдээ гэдгийг гаргахаас татгалзаад байгаа. Яагаад гэвэл бидний нөгөө ярьдаг цагуурын өөрчлөлт, цомроод уур амьсгалын өөрчлөлт гэд энд ингээд өртөөд байгаа учраас байгалийн гамшигт үзэгдлийн давтамж ихсээд яг одоо жишээ нь өнөөдрөөс сарын дараа болно гэдгийг хэлэхэд нэлээд яривхтай болоод байгаа учраас тэрэнд зориулаад хүн ард тухайн улсын иргэд нөгөө ажлаа төлөвлөчөөд идэг учраас болно гэсэн чинь хаана байна. За эсвэл наан болчвол болохгүйгээ үстэй яач өгөөд ингээд ийм асуудал үүсэж байгаа учраас урт хугацааны мэдрээс татгалзаж байгаа. Монголчууд тэр мал аж ахуйтайгаа яг нөгөө уялдаатай байдаг учраас татгалзахгүй бай буюу дотроо одоо шийдвэр гаргаад цагуурын байгууллага маань ингээ гаргаад яваад байгаа. Тэгээд зуд гэдэг болвол за нэг би иргэн хүн тийм үү. Хоёрт цагуурын инженер хүн. За гуравт бас телевизийн цагаарын мэдээ хөтлөгч учраас би ингэж хараад байгаа. Малчидтай цагаагаарын мэдээгээ буюу өвөл хаврынхаа прогнозыг тултал сайн мэдээлж буюу наривчлалтай мэдээлж хэдий ч нэ чадна. Тэрийг малчит маань төдий ч нэ амьдралдаа хэрэгжүүлж чадна. Тэгвэл тэр зуд гэдэг үг буюу зуд гэдэг одоо зүйл болохгүй байх боломжтой гэж би бол хараад байгаа. Монгол орны эрс зэрс уур амьсгал, Монгол ард түмний амьдрал аж ахуй, тэр тундаа яг энэ мал аж ахуй, байгалийн баялгаа түшиглэж аж төрж байгаа малчтын амьдралд ямар нөлөөтэй байдаг вэ? За хоёлоо мэдэндээ үзэгчд маань ч мэднэ. Хавар сайхан мал төллөөл сайхан байна гэж бид нар хотын бид нар ярьдаг. Гэвч малчт маань маш их завгүй байгаад байдаг. Шуураад байдаг, өсөх ногоо ургаагүй байдаг. Цөөхөн хитэн хураасан адлан дэжил ногоон дэжилээ өгчөөд байдаг. За тэнгуутаа 100 сайхан малаад харгалуулаад авдаг. Зарим нь эргэлтэнд оруулдаг. За намар олонгууд өвлдөө бэлддэг. Өвл тэр бэлдсэн үс дэжэлээд энэ говийн бүс рүүгээ бол гарсан жоохон ногоо сайтай бол тэрийг айдээд өвлжих. Тэгээ хавартаагаа золох гэл ингээл тойрол үргэлжлээл яваад байгаа. Тэгээд энэ цагуурын инженерүүд, хөдөө аж ахуйн инженерүүд, ус судлалын инженерүүд гэд байна. Үгийн сонсгол бол өстой болов гэж би хараад байгаа. За тэгэхээр Монгол түмэн бол яалтчгүй байгаль ихтэйгээ харилцаа холбоотой уялдаатай оршдог. Тэгвэл энэхүү байгалийн эрс зэрс байдал нь Монгол хүмүүсийн зан аршин тэр тундаа төвчээр хатуучилтай байдал хэрхэн нөлөөсөн гэж үзэж байна вэ? За энэ бас л олон улсын хурал дээр асууж ирсэн. Жилийн улиралтай байх ямар байдгүй гэдэг тий. Жишээ нь одоо халуун орны хүнч асууж л байна. За үйл болдог хэрнээ бас тий их хүүтэрдэггүй, агарын температур хүүтэрдэггүй тийм улсуудын цагуурч нар ч гэсэн асууж л байсан. За эргүүлээ хэдүүлээ бодъё л та. Өвөл бол ингээд даарна. Тэгтээ цан жаргаар гулгана, агаарт гарна, хавар сайхан ногоо яаж дэлгэрч болдгийг харна.
100 гол горох яаж өнгөө застгийг харна тий намар ус эргээд гоё шаав шар болоод байгалийн үзэсгэлэн талаас гоё тий бүгдээрэнд маань бидэрт ингээ сайхан санагдчихл байна. За эдийн засгийн хувьд ярих юм бол асар их одоо мөнгө хэрэг болж байгаа. Одоо хар үгээр хэлвэл тий ховцноос өсвөлэл халаалтнаас өсвөлэл хэрэг болж байгаа. Дахиад жоохон шинжлэх ухааны талаас нь харах юм бол асар их судалгааны ажлууд явагдаж болж байгаа. Энд чинь ус, мөс, цас, уул, цэвдэг гэх мэтчлэн ингээд судлаа явж температур, их хүтрэх температур ганцхан жишээ гэтэл за үл зундаа нэг нэмэх 45 хүрдэг газар байна. 45 үрж бүр 50 гарч бүртгэгдсэн газар байна. Баян онгор ихийн гол гэдэг өлдөөдөж гарсан асар их судалгааны ажил явагдах боломжтой. Их л завгүй байдгал гэж боддоо шүү дээ. Энэ дөрвөн үйлрэлд амьдардаг хүмүүс маань тий. Эдийн засгийн талаас харахад тийм байна, хүн гэдэг талаас харахад тийм байна гэд тий. За үүнийхээ нөлөөгөөр бас чи бүс бүстэй хуваагдаж байгаа. Говь, хангаа, талхэр гэл тий. Чи бас эрдэм шилжлэгээний ажил буюу говь маань бус говьтай харьцуулахад ямар байна, хангаа газар ямар байна гэд ингээ явах. Тэрнийхээ хэмжээгээр дахиад говь байдаг, энэ эрдэс баялгууд, хангаа газар байдаг, баялагч гэдэг юм уу, цэвэр усны нөөц гэдэг юм ингээд явах. Ингээд яа ингээд судлаад явах юм болвол нь бүр том хөрөг харах юм болвол нь их завгүйгээр судлах, мэдээлэх, амьдрах ийм боломж бас байгаад байгаа хөөхгүй. Говьд амьдарч үзэж болж байна, хангаад болж байна, тий. Тал хэрд очиж амьдарч үзэж болж байна гих мэтчлэн байт юм болов гэж. Би бол яг цагуурын инженер гэдэг талаасаа бол хардаг. Яг бас олон улсад ганцны хүмүүстэй өсөлж явахдаа яг тэгж тайлбарлаж байгаа. Цагуурын инженерүүд маань ч завгүй шүү дээ. Ер нь бол үзэгчд маань ч бас завгүй байгаа. Ингээ бодоход яг тийм л байгаа юм л да. Сонирхол татах үйц гэх юм уу те. Ганцхан улиралтай газар бол тэгээд за ер нь тэд болдог тэгдэг. За эсвэл хоёр улиралтай газар бол нэг за борооны улирал болж байна. Тэгнэ. За жилийн 4 улиралтай хэрнээ тийм яхаар хатуу биш те. Нэг чиглэг уур амьсгалтай газрууд бол за ер нь нэг юм байдаг да. Ингэндээ нэг физлайк ингэждэг дээ гэх жишээ та. Манад бол тийм эрдэс байгаад байна л да тий. Чин ганцхан говьд өвөл болоод тэр говьдоо бид амьдраад байгаа хэлбэр биш шүү дээ. Чи хангаад өвөл болоод тал хээрт ингээ хээрийн бүс говьд гэдэг байгаа учраас чи жилийн 4 үйлрэл чин дахиад дотроо ингээ олон бүс туваагдаад бас өөр ингээ байгаа цас баг ундагч гэдэг юм уу, хуураа өвөл болдогч гэдэг юм уу, тий цагаан өвөл болдоггүй ч гэдэг юм ингээ явчихдаг учраас сонирхолтой. Тэрнийхээ хэмжээгээр гаргаж байгаа мэдээч их том цар хүрээг гаргаж үзэгчдэд хүрнэ, иргэдэд хүрнэ. Эдийн засгийн хувьд ч гэсэндээ ярих юм бол асар их тоо яригдана, яриухтай. Энэхүү цаг уурын уур амьсгалын одоо өөрчлөлт эрс байдалтай яалтчгүй монгол хүмүүс маш сайн үнээсээ шалтгаалаад тасан зохицох чадвартай болдог. Түүрээ илүү онцлог байдаг баг. За дэлхийд даяар уур амьсгалын өөрчлөлтөөс хамааралтай маш их эрс байдлууд сүүлийн жилүүдэд ажиглагдаж байгаа. Тэгвэл Монгол орны тухайд ирэх жилүүдэд ямар хандлага ажиглагдаж байна вэ? Уур амьсгалын өөрчлөлт гэж нэг урт хугацааны зүйл яригадаад байна. Дотроо эн чин задраа цагуурын өөрчлөлт гэж бас яригдана. Цагуурын өөрчлөлт нь богино хугацааных, уур амьсгалын өөрчлөлт нь урт хугацааных гэж тайлбарлаж болно. Дэлхийн улс орнуудад бол нэг зүйлийг л яриад байгаа. Энэ юу гэвэл гамшигт үзэгдлийн давтамж ихсээд байна гэд. Саяхны жишээ Нью-Йоркт их цас орлоо. Үүнээс болж хүн одоо эрсдсэн байна, Америкдсэн байна. Нислэгүүд зогслооч гэдэг юм уу, хятадд тэглээ гэд. Энэ гамшигт үзэгдэл. Гамшигт үзэгдэл гэдэг маань нөгөө их цас, их бороо, хүчтэй салхи, цунами, торнадо гэж яригдана. За Монголын хувьд бол бас яг ялгаа байхгүй. Энэ гамшигт үзэгдлийн давтамж буюу аюултай гамшигт л гэж ярина да. Гамшигт үзэгдлийн давтамж ихсээд байна гэдэг. Гинтгийн их цас ордог. Гинтгийн хүчтэй хаадар бороо ордог. Тэгээ нөгөө халтсан байсан газар маань шингээж авч чадахгүй үер болдог гэх. Гинт их орсон борооны улмаас хүний амнаас эрсдлэл бол тэр гамшигт үзэгдэл болж хувирна. Ягаад гэвэл хүний ам эрсдсэн учраас. Тэгээд хүч, хугацаа тэр газар нутгийн тэлсэн, орсон тэр хэмжээ зэрэгээс хамаарат энэ гамшигт үзэгдэл гэдэг. Энэ гамшигт үзэгдлийн давтамж ихсээд байгаа учраас л нөгөө богино хугацааныхаа мэдээнээс татгалзаад байгаа. Тэнд болох сарын дараа болох үзэгдлийг хараахан мэдээлж чадахгүй байгаа учраас ингээд 1-5 хоногийн мэдээгээ үзчихэл ажлаа төлөвлөх нь зүйтэй байна гэд байгаад байгаа. Тэгэхээр дэлхийн нийт бол энэ богино хугацааныхаа мэдээг харж үзээч гэдэг байдал руугаа орсон. Энэ гамшигт үзэгдлээс ард иргэдийг л амтэн ургамлыг л
одоо сэргийлэх арга хэмжээг авах үүднээс тэгж байгаа. Буруу мэдээ өгөх, зөв мэдээ өгөх үүднээс. Монгол улсын хувьд бол яг л дэлхийн жишгийн дагуу гамшигт үзэсгэлэнтийн давтамж ихсэж байгаа яг үйл ихсэж байна. Тэрийг яг уу мал аж ахуйдаа суурлаад хэрэгтэй байгаа учраас ялангуяа малчид ард иргэдэд тэр мэдээгээ өгсөөр байна. Тэрнийхээ дотор богино хугацааныхаа мэдээг задлаад сум, баг, аймаг, нийслэхэд одоо бүх дүүрэг станцуудаараа гаргаад ингээд мэдээлүүдээ өгч жишээ нь явж байна. Ер нь бол. Тэгэхээр энэ маань өөрөө яг дэлхийтэйгээ адилхан байна л гэж ойлгож болохоор яг адилхан одоо мэдээлүүдээ хүргээд явж байна гэж. За нэг зүйлийг анзаараад хэдүүлээ хамт бодох юм бол нөгөө нэг завсрын улирлууд маань айгүй давмгаа болчиход байна. Хавар, намар. Түрүүн би тайлбарласан шүү дээ. Нөгөө нарны тус хөнцөг, температур ингээд нэг гинт дулаараад, гинтээс буцаад ингээд 12 сар хүртэл тийм байгаа шүү дээ. Айгүй тогтургүй байгаад байгаа. Температур нэлээ хэлбэлзэл ихтэй. Яг үүнийхээ нөлөө нь юунаас болж ийнэ гэвэл нөгөө уур амьсгалын өөрчлөлт буюу одоо дэлхийн уур амьсгалын өөрчлөлт хаашаа яг энэнгээрэл Монгол бас тэр дулаарж байгаа температур бол нэлээд санаа зовж байгаа. Дэлхийн дулаарлын тэр температур бол санаа зовж байгаа. Гэхдээ бас энэ нэг зүйлийг хэлэх хэрэгтэй байна. Дэлхийн цагуурын инженерүүд буюу эрдэмтэд, цагуурч эрдэмтэд маань ингээд бас хоёр багтдаг. Уур амьсгал буюу цагуурын өөрчлөлт байдаггүй байдаг. Заримдаа байдгийн дийлэн, заримдаа байдаггүй дийлэн. Хүн нөлөөлөх үец тэр их зүйлийг энэ дэлхийн агаар мандалд нөлөөлж бид нар хийж чадаж байна гин зарим нь чадахгүй байна. Өвлөмжийн ингээд бас хуваагддаг. Тэгээ бас дуусахгүй шүү дээ. Яваал. Гэхдээ уур амьсгалын өөрчлөлт бол буюу дэлхийн дулаарл явагдаж байгаа бол одоо хэмжилт судалгааны ажлаар батлагдсан байгаа. Монголд бол тэр температур бол нэлээд санаа зовж байгаа асуудал. Тэгээл завсрын улирлууд нэлээд ихсэх буюу ингээд завсралын улиралтай болох 100 маш гоё дулаахан ийм тогтун өдрүүдийн урт өдрүүдийн тоо нэлээд багассан. Өвөл амир хүүтэн өдрүүдийн тоо бас багасаад нэлээд хавар шиг ингээд нэг иймэрхүү болж ийн гэсэн иймэрхүү зүйлүүд л ажиглагдаад. Одоо энийг бол дараагийн 30 жил буюу өнөөдрөөс 30 жилийн дараа дахиад ингэсэн байна. Ингээл яригдал явах асуудал. Энэ дэлхийн том агаар мандлыг бид нар бол яагаад ч өөрчилж чадахгүй, нөлөөлж чадахгүй. Учираас нөгөө хөлмжийгээ зарим нь багасхыг томоохон улс орнууд дэлхийн уур амьсгалын өөрсдөө дэлхийн цагуурын байгууллагт одоо бид нар ингээд ийм их газар нутагта ийм их хүнээс гарч байгаа хог хаягдл бохор хөлмжийн ялгаруулж байгаа энэ дулаан ингэж нөлөөлж чинь тийм учраас бид нар одоо нийгмийн хариуцлагын хүрээнд станцын тусалцаа үзүүлээ одоо өөрчлөлтөнд чинь ингэж одоо нэмэр болъё гэдэг байдлаар л хамтарч ажиллаж байгаа. Яг энэ байдлаараа л явах болов гэж бас харж байгаа. За ингээд өнөөдөр студид хүрэлцэн ирж цагаагаар Монголын уур амьсгалын талаар үн цэнтэй мэдээлэл хуваалцсан цаг уурч хүн бол танд маш их баярлалаа. За баярлалаа. From the icy winds of the steppe to the sweltering heat of the Gobi Desert, Mongolia's climate has forged a people of extraordinary strength and adaptability. Their story reminds us of the power of resilience and the enduring bond between human and nature. As we navigate the challenges of a changing world, perhaps Mongolia's lessons in harmony and perseverance hold the key to a more sustainable future. Until next time, thank you for joining us on Timeless Mongolia.